За одоо бүгдээрээ 3 дахь туршилтаа сонирхъя. За тэгээ. Одоо бас их сонирхолтой. За энэ туршилт манай энэ үзүүлж байгаа туршилтууд бол шинжлэх ухааны хангах ухааны үндэстэй юм туршилтууд байгаа. За энэ цагаан бодоо бол одоо цардуултаа учраас тийм ээ. Ингээ хийж байгаа ихэд амьд биоорганизм органик биетийг төлөөлүүлж хийж байгаа юм шүү. Өөрсдийн бие эрхтэн систем тийм ээ элэг бөөр одоо арьс үс гэдэг ингээ бодож байна. Энэ хүчтэй хүчил буюу йодын уусамлыг ингээ хийж байна тийм ээ. Йодын уусмал хийснээр энэ чинь эсэлтлийн процесс нэлээд өндөр явагдаж одоо будаатай уралд ороод хар хөх өнгөтэй буюу тийм ээ эсэлтлийн процесс ингээд явагдаж байна гэсэн үг. Будаа нар болчих юм уу? Тийм ээ урал явагдаж шүү дээ. Тий, будаа модаа харуулж байна тийм ээ. За ингээд үүн дээр Осрон брендийн усаар ингээд эрдэсчүүлээд хийчих тийм ээ нэгэн дээр нь. Нөгөө антиоксидант шин чанар, үйл эсдэг шин чанартай энэ болгож гэнэ үү гэдгийг үзье. Яг ийм баталгааг үзүүлж байгаа байгууллага ирэхэд ховор байна. За нэгэн дээр нь зүгээр энийг энгийн дээр нь хийчихье. Энгийнээр хийчихье. За бас өөр уснаас одоо жишээ аваад хийчихье. Тийм тэгэхгүй бол зөвхөн одоо хүмүүс бас хардсан шүү дээ. Энэ ус нэрээ өөр ус юм шүү дээ гэдэг. За ингээ хутгаад үзэхээр одоо эсэлтлийн процесс, хордлогын процесс тийм ээ. Нөөх мэн. Хөгжилтийн процесс гэдэг энэ чинь байна. Оо. Туршилтыг ажиллалаа л да. Тэгэхээр энэ дээр тэр брендийн хийсэн одоо эзэсчүүлэгч хийсэн ус бол өнгөнд арилжлаа л да тий. Ер нь бол цардуул дээр йод хийх юм бол хар хөхөнгө өгдөг тийм ээ. Бид нар мэдэн шүү дээ. Жишээлбэл төмсийг юм уу одоо будаан дээр юм уу хийхдээ зөв тэнд юу байна гэдгийг хэлж гэнэ үгтэй цардуул байгаа байхгүй юу. Тэгэд йод хийхээр зэрэг яах нь нөгөө хар хөхөнгө нөхчж байна. Гэтэл одоо энэ эрдэсэлсэн усаа хийхээр зэрэг өнгө арилж байна л да. Тэрний юу гэхээр зэрэг йод дан йод цэвэр йод байсныг өөрчлөөд йон йод болгож байгаа байхгүй юу. Өөрөөр цэнэгтэй йод болгож байгаа байхгүй юу. Цэнэггүй байсан йодыг. Тэгэхээр зэрэг цэнэггүй йод нь бол бие махбодод хоргүй, бие махбод даваалгаддаг шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ туршилтыг тэр чанарыг л энэ туршилт харуулж байна л да. Жишээлбэл йод одоо дангаараа ингээд хүний биед хоол хичээлээр орчих юм бол асар их хортой. EDC-г одоо эсэлдүүлээд EDC бүтцийг өөрчлөөд ингээд барьцдаг ийм хор байхгүй. Йон болгочихсон үед бол хордол байхгүй. Тэгэхээр хордлтыг яах нь йодын хордол холц байх юм бол тэрийг одоо хэвийн болгоод хоргүй болгож байна л гэсэн.